За сайн байцгаана уу эрхэм үндэт үзэгчид болон сонсогчдоо. Тэгэхээр манай сувгаас бэлтгэн хүргэж буй дэлхийн 7 хоног нэртэй олон улсын тойм мэдээллийн анхны дугаар эхлэхэд инхүү бэлэн болоод байна. За энэ нь ямар учиртай мэдээ контент юм бэ гэвэл өнгөрсөн 7 хоногт дэлхийд даяар болж өнгөрсөн хамгийн дуйлан шуугантай хамгийн их анхаарал татсан анхаарлын төвд байсан мэдээ болон мэдээллүүдийг та бүхэндээ нэгтгэж тойм байдлаар хүргэдэг ийм учиртай контент юм. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хувьд бол олон улсын түвшинд хамгийн гал асаасан мэдээ бол мэдээж хэрэг Америк нэгдсэн улс болон Израилийн зүгээс Ираны дэглэмийн эсрэг Путингийн цохилт өгсөн ийм мэдээ бол байна. За эдгээр энэхүү Путингийн цохилтын улмаас Ираны төрийн дээд удирдагч Аятолла Хоменей бол амиа алдсан гэдэг ийм мэдээллийг бол Израилийн тагнуулын байгууллагаас бол гаргасан. За энэхүү Израилийн тагнуулын байгууллага дээрх мэдэн дээр үндэслээд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп ч мөн Аятолла Хоменей бол үгсэн гэдгийг бол аль биесээр ингээд зарлаад байна. Өнгөрсөн Бям гаригийн үүрээр Америк нэгдсэн улс болон Израиль улсуудын зүгээс Ираны эсрэг томоохон хэмжээний байлдааны ажиллагааг эхлүүлж Путингийн дайралтыг бол хийсэн. За энэхүү ажиллагааг Америк нэгдсэн улсын зүгээс их уур хилэн хэмээн нэрлэсэн бол Израилийн зүгээс арслангийн архиралт гэж бол нэрлэсэн юм. За мөн ажиллагааны үр дүнд Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Ираны дээд удирдагч Аятолла Хоменей алагдсан гэж бол мэдэгдлээ. За энэ нь өнгөрсөн 7 хоногт хоёр улсын хооронд болсон цөмийн хэлэлцээр амжилтанд хүрээгүйгээс яг 2 хоногийн дараа болсон үйл явдал юм. За мэдээч хэрэг Америк нэгдсэн улс Израилийн энэхүү дайралтыг Исламын бүгд найрамдах Иран улсын зүгээс шалтгаангүй хууль бус хавтлага хэмээн хатуу шүүмжилж өшөө авах үүднээс Ираны зүгээс Израиль болон ойролт орнд дох Америк нэгдсэн улсын олон тооны цэргийн баазуудад бас хариу цохилт Путингийн цохилтыг бол хийсэн. За тэгэхээр дайралт болсон Бям гаригийн өглөө Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп Америк нэгдсэн улс нь аль биесээр Иранд Израилийн хамтаар дайралт хийсэн гэдгээ бол хүлээн зөвшөөрч Иран улс цөмийн хөтөлбөрөөс нь татгалзаж тохиролцоо хийх ямар ч хүсэлгүй байгаа учраас аргагүй ихэнд ийм алхам хийсэн гэж мэдэгдсэн. Мөн тэрээр Ираны Путингийн хөгжүүлэлтийг ихээр шүмжилж Иран улс нь тун удахгүй Америк нэгдсэн улсын их газарт хүрэх чадамжтай Путин хөгжүүлэх гэж байна. За иймээс Ираны баллистик Путингийн хөгжлийг яг байгаа түвшинд нь зогсоох ёстой хэмээн бол өөрийн эхлүүлсэн дайралтыг бол зөвтгөлөө. За түүнчлэн нэг зүйлийг сануулсан хэлэхэд энэ оны 1-р сар гарснаар Иранд дэглэмээ эсэргүүцсэн өргөн хэмжээний жагсаал эсэргүүцэл болсныг бид бүхэн санаж байгаа. За тухайн үед ерөнхийлөгч Трампын зүгээс хэрвээ Иран улс ард иргэдийн эсрэг хүч хэрэгжсээр байвал Америк нэгдсэн улс энэ асуудалд хөндлөнгөөс оролцсноо хэмээн анхааруулж байсан. За ингээд харахаар бүх зүйл ерөнхийдөө Америк нэгдсэн улсын зүгээс төлөвлөгөөний дагуу явагдсан гэж бол харж болохоор байгаа юм а. Америк нэгдсэн улсын Израильтай хамтран хийсэн энэхүү Путингийн дайралтаас үүдэн нэг асуулт гарч ирж байгаа нь Америк нэгдсэн улс үнэхээр Ирантай дайн зарласан уу гэдэг ийм том асуулт юм. Тэгвэл Трамп өөрийн видео мэдэгдэлтэй бол эдгээр цохилтуудыг Ираны эсрэг хийсэн томоохон байлдааны ажиллагаа буюу цэргийн тусгай ажиллагаа гэж бол нэрлэсэн. За Америк нэгдсэн улсын үндсэн хуулийн 1-р зүйлд зааснаар бол цэргийн ажиллагаанд оролцох өргөн эрх мэдэл ерөнхийлөгчд байдаг боловч дайн зарлах эрхийг бол Конгресс эзэмшдэг. Гэвч Ираны асуудал дээр Америк нэгдсэн улсын Конгрессийн шийдвэр гараагүй байгаа учраас үүнийг бол аль биесээр дайн зарлаагүй гэж бол ойлгож болохоор байна. Мөн Трампын хийсэн уг дайралтаас болоод Америк нэгдсэн улсын Конгресс үндсэндээ бол 2 хуваагдаад байгаа боловч Конгрессийн олонхыг бүрдүүлж байгаа бүгд найрамдах намынхан ерөнхийлөгч Трампын байр суурийг бол дэмжин хамгаалж байгаа нь тодорхой болсон. Харин ардчилсан намын улс төрчид уг халдлагыг бол эрс буруутгаж Конгрессийн зөвшөөрөлгүйгээр хэд том хэмжээний цэргийн ажиллагаа буюу бараг дайн эхлүүлчихлээ хэмээн бол хатуу шүмжилж Трампыг буруутгасаар байна. Тэгэхээр Америк нэгдсэн улс нь өөрийн холбоотон Израилийн хамт хийсэн энэхүү Путингийн дайралтаас болоод Ираны дээд удирдагч Аятолла Хоменей амиа автсан гэдэг мэдээлэл бас сасагдаж байгаа юм. За Трамп өөрийн цахим сүлжээндээ энэ талаар мэдэгдэл хийж Ираны удирдагч Аятолла Хоменей нас барсан бөгөөд тэр бол түүхэнд хамгийн хорон муу хүмүүсийн нэг байсан гэж бол бичсэн. Трампын энэхүү мэдэгдлийн араас нэг их удалгүй Ираны төрийн мэдлийн төв телевизээс 1989 оноос хойш Иранд засагласан өдгөө 86 настай Хоменей нас барсан гэдгийг бол хүлээн зөвшөөрч улс орон даяар 40 хоногийн гашуудад зарласнаа бол батлан мэдэгдлээ. За Израилийн тагнуулын их сурвалжууд болон цэргийн их сурвалжуудын BBC агентлагт өгсөн мэдээллээр бол
ямар ч тач Хомейни алагдсан ба түүнийг устгах зорилготой Пужингийн дайралтад Ираны 40 орчим албан тушаалтан мөн өртөж амиа автсан хэмээн бол мэдээллээ. За үүнийг мөн BBC агентлаг баталгаажуулах үүднээс Тегеран хот дахь Аятолла Хомейнигийн албан байр болон түүний гэр орныг химик дагуулаас авахд түүний байрлалууд ихээхэн хэмжээний хохирол амсаж тал хэсэг нь сүйдсэн болох нь баталгаажаад байна. Нэгэнтээ Ираны дээд удирдагч амиа автсан учраас Америкийн нэгдсэн улс өөрийн Пужингийн дайралтыг дараагийн шатанд шилжүүлж Ираны нутагт Америкийн нэгдсэн улсын айрмыг илгээх үү гэдэг асуулт бас эндээс гарч ирж байна. Америкийн нэгдсэн улсын хувьд ойрох дорндод ойролцоогоор 13 цэргийн баазтай бөгөөд тэдгээрт нийт 40 мянга орчим цэрэг байнгын байрладаг. За хэдий тийм боловч яг одоогоор бол Америкийн нэгдсэн улс Ираны нутагт цэрэг оруулах ямар ч шинж тэмдэг харагдахгүй байна. Үүнд мэдээч хэрэг Америкийн нэгдсэн улсын дотоодод олон нийтийн зүгээс Иранд газрын довтолгоо хийх хүсэл ард иргэдийн дэмжлэг бараг байхгүй байгаатай бол шууд холбон тайлбарлаж болно. За мөн Оманы эрг болон Израилийн ойролцоо Америкийн нэгдсэн улсын USS Gerald Ford болон USS Abraham Lincoln нисэх онгоц тээвэрлэгч хөлөг онгоцнууд олон тооны F-35 болон F-22 сөнөөгч онгоцнуудын хамтаар бэлэн байдалд бол байсаар байна. Гэхдээ яг одоогоор Америкийн нэгдсэн улсын зүгээс өөрийн цохилтыг агаараас хийх Пужингийн цохилтоор хязгаарласан байдалтай байгаа юм а. За Трампын зүгээс энэхүү цэргийн ажиллагааг ихлүүлсэний дараагаар тэрээр Америкийн нэгдсэн улсын эрэлхэг дайчдын амь нас үүнээс болж хохирч магадгүй гэдгийг бол хүлээн зөвшөөрсөн. Мөн дайралтын хариуд Америкийн нэгдсэн улсын ойрох дорнд дох хэд хэдэн цэргийн баазууд Ираны Пужингийн дайралтанд өртөж багагүй хэмжээний хохирол амссан тодорхой болсон. За гэвч одоогоор Америкийн нэгдсэн улсын албаны зүгээс Америкийн нэгдсэн улсын айрам яг хэр хэмжээний хохирол амссан талаар албан ёсны мэдээллийг хараахан гаргаагүй байна. Харин Иран улсын хувьд бямб гарагт болсон халдлагын улмаас тус улсад нийт 200 гаруй хүн амиа автаж 700 гаруй хүн шархтсан гэх мэдээг улаан хавирга сар нийгэмлэгээс бол мэдээллээ. За тус байгууллагын мэдээлснээр Ираны 31 мужаас 24 муж нь Америкийн нэгдсэн улс Израилийн дайралтанд өртөж мөн Иранд нэгэн сургууль Израилийн дайралтанд өртснөөс болоод дор хаяж 108 хүн амиа автсан гэдгийг бол орон нутгийн прокурорын байгууллагаас бол мэдэгдсэн. Тэгвэл Ираны хийсэн сөрөг довтолгоон дан ганц Израиль болон ойрох дорнд дох Америкийн нэгдсэн улсын цэргийн баазуудаар тогтохгүй Дубай болон Абу Даби зэрэг бүсүүдэд мөн Пужингийн дайралт хийсэн болох нь баримтаар нотлогдоод байна. За тухайлбал Дубай дахь тансаг зэрэглэлийн Fairmont Palms очид буудал Ираны Пужингийн дайралтанд өртөж шатаж байгаа дүрс бичлэг бол цахим орчинд цацагдсан. Тэгэхээр энэ бүх халдлага эмх замраагүй байдлууд нь үндсэндээ бол Иран улсын уран баяжуулалтаас үүдсэн гэж хэлж болно. Ираны дэглэмийн хувьд тэд өөрсдийгөө цөмийн зүвсэг бүтээх зорилгогүй хэмээн тогтмол бол мэдгцээр ирсэн. За гэвч олон улсын шинжээчдийн зүгээс Ираны уран баяжуулалт нь хэдийнэ иргэний зориулалтад атомын цахилгаан станцанд ашигладаг төвшнөөс хамаагүй давсан гэж бол мэдэгдэж байгаа юм. За өөрөөр хэлбэл Иран улс цөмийн зэвсэг бүтээхэд зорилгогүй гэж байгаа боловч гол зорилго нь цөмийн зэвсэг бүтээх явдал болж таарад байгаа юм. Гэсэн хэдий ч эцсийн байдлаар Иран улс нь атомын бөмбөг бүтээх гэж байсан гэдгийг нотлох баримт бол хараахан одоо хүртэл олдоогүй, олон нийтэд дэлгэгдээгүй хэвээр байна. За ойрох дорндод болж буй энэхүү үйл явдлын улмаас нэгдсэн үндэсний байгууллагын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш мөн одоо цэргийн хурцдмал байдлыг бол эрс буруушааж олон улсын инх тайванд ноцтой аюул учирч байгааг бол дэлхийн нийтэд анхаарууллаа. Тэрээр мэдэгдэхдээ бол Америкийн нэгдсэн улс болон Израиль улсууд Ираны эсрэг хүч хэрэглэсэн явдал мөн Ираны бүс нутаг даяар хийсэн хариу довтолгоонууд нь дэлхийн нийтийн аюулгүй байдлыг маш хурцдмал байдалд оруулж байна гэж мэдэгдсэн. Дайралт болсны дараах нь Нью-Йорк хотод нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн яаралтай хурал зарлагдлаа. За уг хурал дээр Америкийн нэгдсэн улсын төлөөлөгч Майк Вотс мэдэгдэхдээ Америкийн нэгдсэн улс болон тэдний холбоотнуудыг занав хийрч буй Пужингийн чадамжийг устгах олон улсын усан тээврийн замд занав хийрч буй Ираны тэнгисийн цэргийн нөөцийг сулруулах, Ираны дэмжлэгтэй зэвсэгт бүлэглүүдийг санхүүжүүлдэг, тэрхүү санхүүжилтийн системийг тасалдуулах, мөн Ираныг хизээж дахин цөмийн занав хийх чадамжгүй болгох зорилготой байсан гэж бол албан ёсоор тайлбарласан. За Израилийн хувьд харин Америкийн нэгдсэн улстай хамтран өөрсдийнх нь оршин тогтнолд аюул учруулж байгаа дэглэмийг зогсоохын тулд Америкийн нэгдсэн улсыг бол дэмжиж оролцсон гэж мэдэгдлээ. Иран улс нь Израильд үхэл, Америкийн нэгдсэн улсад үхэл гэж парламенттай орилдог ийм улс учраас бидний зорилго анхнаасаа тодорхой байсан гэж өөрсдийгөө өмгөөлсөн юм а. Харин Оросын холбооны улсын зүгээс тус улсын төлөөлөгч Василий Небензя мэдэгдэхдээ Иранд хавцсан энэхүү төрөмгийлэл нь бүс нутгийн хурцдмал байдлыг өдөөж
Иран болон Израилийн хэв хязгаараас ч даван тэгж болцсошгүй ийм зүйл бол боллоо хэмээн Америкийн нэгдсэн улс Израилийг буруутгасан шинжтэй тайлбар өгөв. За мөн Иран болон Америкийн нэгдсэн улсын хоорондоо цөмийн хэвлэлсээртэй зуучлал үзүүлж байсан Оман улсын төлөөлөгч гэсэн нэгдсэн үндэсний байгууллагын аюулгүй зөвлөлийн шуурхаан хуралдаанд оролцож өөрийн байр суурийг илэрхийлсэн юм. Оманы гадаад хэргийн сайд Баадр Албусайди хэлэхдээ Оман улс инх тайвныг эрхэмлэж хоёр талыг эвлэрүүлэхээр маш их хүчээр зүтгэл гаргасан. Гэвч Америкийн нэгдсэн улс гинтийн цохилт өгсөн явдал нь энэ бүх яриа хэвлэлцээрийг ямар ч хэрэггүй үр дүнгүй зүйл болгон хувирглаа. Америкийн нэгдсэн улс энэ асуудалд илүү гүнзгий оролцох шаардлагагүй. Энэ бол та нарын оролцох дайн биш хэмээн Америкийн нэгдсэн улсыг бол эрс буруутгав. Харин Ираны хариу цохилтонд өртсөн Сауди Арабийн зүгээс Ираны төрөмгөлийг хамгийн хатуугаар зэмлэж, шаардлагатай бол Ираны эсрэг Америкийн нэгдсэн улстай хамтран тэмцэж, бүхий л арга хэмжээг авч нөөц бололцоогоо дайчлан хэмээн мэдэгдсэн байна. За харин Их Британи, Франц, Германы төрийн тэргүүнүүдийн зүгээс үүсэж буй нөхцөл байдлыг хэвлэлцээрийн арга замаар шийдэхийг бол маш хүчтэй уриалсаар байна. Мөн дээрх улсууд нь Америкийн нэгдсэн улс болон Израилийн хийсэн энэхүү хавталхад ямар ч хамааралгүй бөгөөд огтоосоо оролцоогүй гэдгийг бол хариуцлагатайгаар мэдэгдсэн юм. Гэхдээ шаардлагатай тохиолдолд Европын их гур бол ойрын түншүүдэд хамгаалахын тулд нөөц бололцоогоо дайчлахад хизээд бэлэн. Гэхдээ аль бие усны хүсэлт ирсэн тохиолдолд бэлэн гэдэг ийм байр суурийг бол илэрхийлээд байна. Түүнчлэн эдгээр дээр нэмээд Бразил улсын зүгээс бас Америкийн нэгдсэн улс Израилийг буруутгасан мэдэгдэл хийсэн байх жишээтэй. Ерөнхийдөө бол Ираны асуудал дээр дэлхийн улс орнууд үндсэндээ хоёр хуваагдсан нэгдмэл байр суурьгүй байгаа боловч дийлэнх улс орнууд ямартай ч дайн болохоос сэргийлж яриа хэвлэлцээрийн арга замуудыг бол дэмжиж байгаагаа илэрхийллээ. Тэгвэл үүсэж буй нөхцөл байдлын улмаас Хормузын хоолой нефтийн тээвэр бараг зогсон байдалд ороод байна. Америкийн нэгдсэн улс болон Израилийн тал Ираныг буужинцсны дараагаар газрын тос дамжин өнгөрүүлдэг Персийн булангийн Хормузын хоолой хамгийн аюултай бүс болон хувирч Ираны хэвлэлээр Хормузын хоолой хаагдсан гэдэг мэдээлэл цацагдлаа. Дайралт ихэлсний дараагаар Хормузын зүгт явж байсан олон тооны хөлөг онгоцнууд зогсон байдалд орж хоолойн аман дээр гацаж хүлээлгийн байдалд шилжээд байгаа юм а. Энэхүү хоолойгоор дэлхийн нийт газрын тосны 20-30% нь дамжин өнгөрч мөн шингэрүүлсэн байгалийн 5-1 нь өдөр бүр энэ хоолойгоор дамждаг. Иймээс Хормузын хоолой нь Европын төвийн эрчим хүчний хамгийн гол их үүсвэрийн логистикийн үүрэг гүйцэтгэдэг ийм хоолой юм. За нөхцөл байдал ийм хүнд байгаагийн улмаас олон улсын томоохон тээврийн компаниуд бүгд шахуу Хормузын хоолой дахь тээвэрлэлтэн бол түр саатуулж байна. За Америкийн нэгдсэн улсын тэнгисийн цэргийн албанаас мөн усан тээврийн компаниудад хандан тээврийн хөлөг онгоцнуудыг Хормузын хоолойгоос дор хаяж 50 км-ийн зайтай байрлуулах анхааруулгыг бас өгөөд дамжлаа. Ойролт орондод үүссэн энэхүү нөхцөл байдлын улмаас шатхууны үн дэлхийд даяар өсөх ерөнхий хандлага ийм эрсдэл маш хүчтэй ажиглагдаж байна. За мөн контейнерын хөлгүүдч гэсэн Хормузын хоолойг давж чадахгүй байдалд орсон тул Аз болон Зүүн Европын барааны худалдаа хэсэгтээ саатаж магадгүй нөхцөл үүсэж байна. Эдгээр дээр нэмээд мэдээж хэрэг ойролт оронд агаарын орон зайгаа хаасан тул Европ болон Аз тивийн хоорондын нисэлгүүдийн маршрут өөрчлөгдөж онгоцны тасалбарын үн нэмэгдэхээс гадна нисэлгийн цагууд удаашрах нь тодорхой болоод байгаа. Харин эдийн засгийн хувьд гэвэл аливаа дайн үргэлж араасан айдас дагуулсан явдаг. Иймээс хөрөнгө оруулагчид доллар руу түлхүү орцгоож авто худалдан авах нь бол нэмэгдэж таарна. Иймээс автны үн бол цаашид өсөж, за крипто валют бол савлаж хөрөнгийн зах зээл хямрах магадлал бол тодорхой хэмжээгээр бий боллоо. Тэгэхээр хамгийн гол нь одоо бүс нутгийн Ливан, Йемен, Сирия, Ирак гэх одоо энэ дөрвөн улсаас бол цаашид их зүйл хамаарах болоод ах шиг байна. Эдгээр улсуудад хэрвээ тогтворгүй байдал үүсэж прокси дайн дэгдэх юм бол ойролт орондоо бүхэлдээ галд автаж бүс нутгийн дайн болон хүрээгээ тэлэх эрсдэл мөн асар өндөр болоод байгаа юм а. За дараагийн онцлог мэдээ бол өнгөрсөн 7 хоногийн даваа гарагт Мексикийн зартай хар тамхины гэмт бүлэглэлийн толгойлогч картелийн толгойлогч Эл Манчог хөнөөснөөс болоод за Мексик даяар эмх замраагүй байдал үүссэнтэй холбоотой ийм мэдээлэл байгаа. Мексикийн тусгай хүчний албан хаагчид Халиско хэмээх хотод зартай хар тамхины картелийн толгойлогч Эл Манчо нууц уулзалт хийж байх үеэр бол түүнийг бол баривчилсан. Гэхдээ цагдаагийнхны дайралт хийх үеэр бол Эл Манчо бол зүгтэх оролцох хийсний улмаас цагдаа нарын суманд өртөж бол тухайн үедээ шархагдсан юм а. Цагдаа нараа түүнийг шархагдсан даруйд нислэг тэргээр Мехико хотын төв эмнэлэгт хүрэхээр явж байсан ч тэрээр замдаа шархаа даалгүй нас барсан.
За энэ явдлаас болоод Мексикийн дор хаяж 20 мужид эмх замраагүй байдал үүссэн гэх мэдээлэл байна. Харт амхны картелийн гишүүд гудамж талбай болон хот хоорондын авто замуудад зэвсэгдсэн хавтлага үлдэж, ачааны машин болон автобус зэрэг тээврийн хэрэгслүүдийг олноор нь булан авч шатааж ихэлсэн юм. За үүнээс болоод Халиско, Мичоакан, Гуанахуато, Колума зэрэг хэд хэдэн мужуудын гол замуудад бүрэн хаагдахтаа тулсан. За мөн зэвсгэлсэн картелийн гишүүд цагдаа болон цэргийн байгууламжууд руу гинтийн дайралт хийж, зарим хотуудад картелууд өөр хоорондоо буудалцснаас болоод Мексик улс үндсэндээ дайны талбар болон хувирсан. Мөн тэд шатхуун түгээх станцууд болон дэлгүүрүүдийг эзлэн шатааж, баруун бүсийн хэд хэдэн нисэх буудлуудад хүртэл хавтлага үлдсэн юм. Картелийн гишүүдэд сошиал орчинд давхар мэдэгдэл хийж, энэ бол дөнгөж ихлэл, нөхцөл байдал цаашид бүр хүндэрнэ хэмээн анхааруулах шинжтэй мэдэгдлийг ч бол давхар хийсэн байгаа юм а. Энэ бүхнээс болоод Мексик даяар эмх замраагүй байдал үүсэж, ард иргэд айдас давтаад байна. За тэгвэл Мексикийн батлан хамгаалахын сайд Рикардо Тревилагийн мэдээлснээр бол даваа гарагаас эхлээд Мексикийн засгийн газар нутгийн баруун бүс нутаг руу нэмэлтээр 2500 цэргийг бол эмх журам сахиулахаар нэмж илгээх болсноо зарласан юм. За ингэснээр ням гарагаас хойш гудамжинд үүрэг гүйцэтгэж буй цэргүүдийн тоо 9500 болж нэмэгдээд байна. Мөн Мексикийн засгийн газрын зүгээс ард иргэдийг шаардлагатай бол гадаа гаралгүйгээр нөхцөл байдлыг намжтал гэртээ хорогдож байхыг одоо анхааруулсаар байна. За тэгэхээр энэ бүх эмх замраагүй байдлын их үүсвэр болсон Эл Менчон энэ цаг үед Мексикийн хамгийн ихээр эрен сурвалжлагдаж байсан гэмт хэрэгтээ юм. Зөвхөн Мексик гэлтгүйгээр Америкийн нэгдсэн улс руу ч гэсэн харт тамхи гаргадаг байсан учраас Америкийн нэгдсэн улсын төрийн департаментаас түүний талаар мэдээлэл өгсөн хүнд 15 сая долларын шагналыг амлаад байсан. Тэрээр Мексикийн хамгийн хүчирхэг бөгөөд хамгийн харгас картел болох CJNG гэх картелийн тэргүүн түүнийг Америкийн нэгдсэн улсын харт тамхитай тэмцэх газраас Эл Чапогийн араас орох хамгийн аюултай харт тамхины босс гэж үздэг. Эл Менчон Америкийн нэгдсэн улс, Европ, бүр Азийн орнуудад хүртэл фентанил, метамфетамин, кокаин нийлүүлдэг глобал түвшний маш том сүлжээтэй нэгэн байсан. Түүний бүлэглэлийн жилийн орлогыг Америкийн нэгдсэн улсын хууль сахиулах байгууллагуудын зүгээс жилийн 8-аас 20 тэрбум долларт хүрдэг бөгөөд өөрийнх нь хувийн хөрөнгө 3 орчим тэрбум доллар хэмээн таамаглаж байгаа юм. Гэхдээ харт тамхины орлого нь өөрөө хууль бус нууц сүлжээгээр дамждаг, цаашлаад орчин үед крипто байдалд шилждэг болсон учраас яг нарийн хөрөнгийг нь тогтоон гаргах нэлээд хүндрэлтэй байгааг нь Эл Манчогийн хувьд тэрээр залуудаа Америкийн нэгдсэн улсын Калифорни мужид хууль бусаар амьдарч байгаад харт тамхины жижиглэнгийн 8 хийх үедээ баригдаж 1990-ад онд Америкийн нэгдсэн улсын шоронгоос шууд Мексик руу албатан гаргагдаж байсан нэгэн тэрээр Америкийн нэгдсэн улсад амьдарч байхдаа картелийн бизнесийн логистикийг суралцсан гэж үздэг. Ингээд Эл Манчо эх орондоо иргэн ирээд өөрийн бүлэглэлийг бол байгуулсан. Түүний байгуулсан CJNG гэх картел нь бас яг ч жирийн картел гэхэд хэцүү. Учир нь бүлэглэлийн гишүүд хоёрдсан машинаар явж RPG болон бүрэн автомат буугаар зэвсэглэж нууц ажиллагааны үеэр дрон гэх мэт техникийн давуу хэрэгслүүдийг бол ашигладагаараа онцлогтой. Тус бүлэглэлийг нийт 30,000 орчим гишүүнтэй гэж үздэг. Энэ ч утгаараа CJNG картел нь багахан хэмжээний айрамтай энэ дүүцгүүд хүчтэйд бол тооцогдд юм а. Мөн тэдний үйлдэл бусдаас харгас бөгөөд өрсөлдөгч картелийн гишүүдээ хөнөөцлийн дараагаар олон нийтийн газарт цогцсыг нь үлдээдэг. Хүмүүсийг тамлан яргалж буй бичлэгийг тарааж олон нийтийн сэтгэл зүйд айдаст үүсгэх арга барилыг бол ихээхэн ашигладаг байна. Түүнчлэн Эл Манчогийн гэр бүлийнхэн ч гэсэн энэхүү бизнестэй бол бүрэн сөлбөлтсөн. Тухайлбал түүний төрсөн хүү Америкийн нэгдсэн улсад харт тамхины хэрэгээр ял авч байсан бол эхнэр нь мөнгө угаасан хэрэгээр бол баривчлагдаж байсан намтартай. Иймээс CJNG картел нь бараг гэр бүлийн бизнес болон хувираад байсан. За мөн тус картел 2015 онд цагдаагийнхантай муудалцаж улмаар Мексикийн армийн нисдэг тэргийг RPG-гээр устгаж байсан ноцтой хэрэг бол гарч байсан. Бүгд бүтэн армийн нисдэг тэргийг устгах гэдэг бол манад бол мэдээч хэрэг төсөөлөгдөх боломжгүй хэрэг юм а. За үүний улмаас 9 цэрэг газар дээр амиа автсан байдаг. Энэ явдал нь CJNG картел засгийн газартайгаа анх удаа ив тодор дайн зарласан явдал байлаа. Гэвч тухайн үед засгийн газрын зүгээс тэдний эсрэг ямар ч дөрвтэй арга хэмжээ авч чадаагүй. Гэхдээ ямар ч тач ингээд 11 жилийн дараа засгийн газар энэхүү бүлэглэлийн толгойлогчийг бол амжилттай устгаж чадлаа. Тус картелийг мөн Америкийн нэгдсэн улсын харт тамхитай тэмцэх газрынхан зарлахдаа
дэлхийн хамгийн хурдан тэвссэн гэмт хэргийн байгууллага гэж үздэг бөгөөд 2010 оноос хойш 20-оос олон тооны улсад өөрийн сүлжээтэй бодож чадсан гэж үздэг. Тэдний сүлжээнд хамаардаг хүмүүс буюу логистик, жолооч, мэдээлэгч, авилгалт үрдсэн цагдаа болон улс төрчид мөнгө угаах бизнесийн хамтрагчдыг бүгдийг нь нийлүүлбэл энэ сүлжээний гишүүдийн тоо 50-аас 100 мянгаыг холд авч магадгүй гэж Америк нэгдсэн улсын хар тамхитай тэмцэх газраас үздэг байна. За тэгвэл өнгөрсөн 7 хоногийн онцлохгүй байхын аргагүй нэгэн чухал мэдээ бол 2 дугаар сарын 24-ний өдөр Орос Украины дайн эхэлсний 4 жилийн ойн өдөр бол тохиолоо. За энэ өдөр бол Украины ерөнхийлөгч Володимир Зеленский 18 минутын урттай видео бичлэгийг хийж бол дэлхийд нийтэд бол цацлаа. За мөн тэрээр энэхүү бичлэгэндээ дурдсанаар бол Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трампыг Киев хотод бол ирэхийг айлчлахыг бол өрсөн. За үүнээс гадна өөрийн ард түмэндээ хандаж ирээдүйд Оросын холбооны улстай хийх ямар ч дээд түвшний яриа хэлэлцээр байсан Зеленский хизээч ард түмнээсээ урахгүй гэдгээ бол хатуу мэдгдсэн. За Зеленскийн хэлэхдээ бол Путин ялалт байгуулаагүй. Бид Украин улсаа хамгаалж үлдэж чадсан. Гэхдээ бид инх тайванд хүрэхийн тулд бүхнийг хийх ёстой хэмээн хэлсэн юм а. Тэрээр үргэлжлүүлээд Оросын холбооны улс анх хавтан довтлох үед тухайн үеийн Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден түүнд яаралтай эх орноосоо гарахад туслах санал тавьсан. Гэвч би хариуд нь надад унаа биш, харин сум хэрэгтэй гэж хариулсан талаараа бол онцлон ярьсан. Түүнчлэн Украины дайн 5 дахь жилдээ орж буй энэ цаг үед Европын удирдагчид Украин улсыг хэдийгээр орхихгүй гэж амласан боловч Зеленскигийн холбоотнуудын дундах санал зөрөлдөөн нь Украин улсад ашиггүй байдлаар эргэж магадгүй ийм нөхцөл байдал үүсэж байгаа юм а. За учир нь гэвэл Европын холбооны зүгээс Украины дайны санхүүжилт болгож 90 тэрбум еврогийн зээлийг Украин улсад олгох асуудлаарх Европын холбооны удирдлагууд санал зөрөлдснөөс энэ зээл одоогоор бол түр зогсонго байдалд бол ороод байна. За мөн Унгар улсын зүгээс хориг тавьсны улмаас Европын холбооны зүгээс Оросын эсрэг авах гэж байсан шинэ эдийн засгийн хориг арга хэмжээнүүдийн багсч гэсэн тодорхойгүй хугацаанд сааталд ороод байна. Унгар болон Словак улсууд өнөөдрийг хүртэл Оросын холбооны улсын газрын тосыг бол тээвэрлэдэг Дружба хоолойноос бол хамааралтай хэвээр байгаа. Гэвч өнгөрсөн сард энэхүү хоолой дэлбэрэлт болсон бөгөөд уг явдлыг Унгарын талаас Украин улс зориуд хийсэн хорлон сүтгэх ажиллагаа гэж үзэж байгаа юм. Харин Украины талаас Оросын холбооны улсын дайралтын улмаас энэ хоолой гэмтсэн хэмээн эсрэг бол мэдэгдэл хийсээр байна. Хэдий тийм боловч Европын холбооны зүгээс Украинд хамдан нефтийн хоолойн засварын ажлыг бол түргэсгэх хүсэлтийг мөн тавьсаар байгаа юм а. За мөн Украины дайнтай холбоотойгоор Америк нэгдсэн улсын зүгээс сүүлийн саруудад Володимир Зеленскийг энхийн яриа хэлэлцээр хийхийг бол нэлээдгүй хүчтэй шахах болсон. Гэвч Зеленский холбоотнуудаасаа нэн тэргуунд Москвагийн эсрэг хориг арга хэмжээгээ чангатгаж Украин улсад илүү их зэвсгийн тусламж үзүүлэхийг бол дахин уриалсаар байна. Түүнчлэн дайн эхэлсний 4 жилийн ойн өдөр Еврокомиссийн ерөнхийлөгч Урсула фон дер Лайен болон Финландийн ерөнхийлөгч Александр Стаб, дайн улсын ерөнхий сайд Метте Фредериксен тэргүүтээ хэд хэдэн хүмүүс Киев хотод айлчилсан боловч барууны томоохон улсуудын төрийн тэргүүнүүд тэдэнтэй нэгдэж Украинд очоогүй нь олонний анхаарлыг татаад амжлаа. Гэхдээ Киевт болсон уулзалтад Британий ерөнхий сайд Кир Стармер онлайн байдлаар оролцож Оросын эсрэг шахалт үзүүлэхийг холбоотнуудаа давхар уриалаад амжсан. За Британи улсын хувьд өнгөрсөн мягмар гаригт буюу 2 дугаар сарын 17-ны өдөр хувийнхэн зүгээс Оросын нефт хоолой монопол компани болох Транснефтийг багтаасан бараг 300 орчим Оросын компаниуд болон хувь хүмүүст Европын холбооноос ямар ч хамааралгүйгээр Британий зүгээс бие даасан байдлаар хориг арга хэмжээ авч эхлээд байгаа юм а. Мөн хэдийгээр Украин улсад Европын холбооноос олгох 90 тэрбум еврогийн зээл олгох асуудал одоогоор гацалтанд орсон боловч Еврокомиссийн тэргүүн Урсула фон дер Лайен Киев хотод айлчлах үеэр ямар ч байсан энэхүү зээлийг бүтээж өгнө хэмээн Зеленскийд амласан гэх мэдээлэл байна. Тэгвэл Оросын холбооны улсын зүгээс мөн мэдэгдэл хийсэн Оросын гадаад тагнуулын байгууллагаас мягмар гарагт мэдэгдэхдээ Их Британи болон Франц улсууд Украины энхийн хэлэлцээрийг Украины талд илүү ашигтай байлгах нөхцөл бүрдүүлэхийн тулд Украин улсыг цөмийн зэвсэгтэй болгох асуудлаар маш идэвхтэй туслаж байгаа хэмээн маш ноцтой мэдээллийг бол хийлээ.
За Орос Украины энхийн хэлэлцээр нь үндэстэндээ бол Донецк мужийн Оросд нэгтгэгдээгүй үлдсэн 20% нутгийг Оросын талд шилжүүлэн өгөх шаардлагыг Украины тал хүлээн зөвшөөрөхгүй байгаа учраас үндсэндээ мухардалд ороод байгаа юм. Мөн Reuters агентлагийн мэдээлснээр дайны 4 жилийн ой болсон өдөр Киев хотын гудамжинд уур амьсгал ерөнхийдөө нам гүм төв талбайд маш цөөхөн хүн цугларч туг барьсан цэргүүд ам үргэсдгийг чимээгүйхэн хүндэтгэн дурслаа хэмээн бичсэн байна. За Украины дефинг ард иргэд дайнаас залхаж ядарч туйлдах мэдрэмж давангаалсан харагдлаа хэмээн бол Reuters агентлагаас бол онцолсон юм а. Дараагийн мэдээ бол Нидерланд улстай холбоотой мэдээ байна. Сүүлд болж өнгөрсөн Нидерландын парламентын сонгуулийн үр дүнд Нидерланд улс нь анх удаага хамгийн залуу буюу 38 настай бас ижил гүйцэтгэн Rob Jetten гэдэг бол ерөнхий сайдтай болох нь бол тодорхой боллоо. Rob Jetten-ийн удирддаг Democrats 66 гэдэг нам өнгөрсөн 10 дугаар сард болсон сонгуулиар Исламын цагаачдын эсрэг хатуу бодлого баримталдаг Geert Wilders-ийн намтай тун ширүүхэн өрсөлдөж цөөхөн эдэн суудлын зөрүүтэйг ялалт байгуулсан юм а. Ингэснээр шинэ ерөнхий сайд Нидерландын ардчилсан нам болон Христийн ардчилсан холбоо намуудтай хамтран цөөнхийн засгийн газрыг бол байгуулж чадав. Ингэснээр шинэ засгийн газар тус улсын 19 тэрбум еврогийн төсвийг бол захиран зарцуулах эрх мэдлийг атгаж байна. За энэ жил Нидерланд улсад Украины дайнтай холбоотойгоор батлан хамгаалахын зардал нь бол огцом нэмэгдсэн. Шинэ засгийн газар эрүүл мэндийн болон нийгмийн халамжийн төсвийг танаж оронд нь батлан хамгаалахын төсвөө нэмэгдүүлэх ийм бодлого баримтлах бол ерөнхий байр суурьтай байна. За Rob Jetten-ийн хувьд тэрээр өмнө нь эрчим хүч ба уур амьсгалын сайд хийж байсан либерал үзэлтэй улс төрч юм. Энэ ч утгаараа өнөөдөр Европын олон орнуудад үүсээр буй цагаатчлалын асуудал дээр бол нээлттэй бодлохыг баримталдаг. Тэрээр дайнаас зугтаж буй дөрвөгчдийг Европын улс орнууд хамгаалах ёстой гэж үздэг нэг юм. Энэ ч утгаараа орогнол хүсэгчдийг бүгд нь хориглохын эсрэг байр суурьтай байдаг. Rob Jetten-ийн цагаатчлалын асуудал дээр баримталдаг хамгийн гол байр суурь нь нэгэнт ороод ирсэн цагаачдад өөрсдийн орны хэлийг сургаж ажилд оруулж Нидерландын нийгэмд уусгахыг зорддог гэж үздэг. Гэхдээ сүүлийн жилүүдэд цагаачдын хямрал нийгмийн маш ноцтой асуудал болж хувирсан тул Rob Jetten хэдийгээр либерал боловч цагаачдын урсгалд квот тогтоох, хуурамч орогнол хүсэгчдийг нягтлан буцаах гэх мэтээр үндэсний аюулгүй байдлын үүднээс зайлшгүй зарим шийдрүүдийг бол гаргах талаар мөн мэдэгдсэн. Нидерланд улсын хувьд тус улс нийт 18 сая хүн амтай бөгөөд хүн амын 5-6% нь исламын шашинт иргэд эзлэх болсон. Хүн амтайгаа харьцуулахад газар нутаг нь жижигт тооцогддог тус улс нь Европын хамгийн шигүү улсын тоонд зөв ёсоор багтдаг. Мөн жил бүр дунджаар 350-аас 400 мянга орчим цагаачд Нидерланд улсыг зорддог юм. Тэгэхээр цагаачдын урсгал хит их байгаагаас болоод сүүлийн жилүүдэд Нидерландад орон сууцны түрээсийн болон худалдах үн бол огцон нэмэгдэж, залуу гэр бүлүүд залуус орон сууцнд хамрагдах боломж нь бол багасж, оюутнууд бүр гудамжинд хүртэл хонсон тохиолдлууд бол гарах болсон. Нэг ёсондоо бол цагаачд олноороо ирэх тусам орон байр хөрөлцөөгүй болж байна гэсэн үг. Мөн исламын шашинт улсуудаас ирсэн цагаачд орон байранд хамрагдаж чадахгүй болсноор гадаа гудамжинд майхан барьж хонох, хотын өнгө үзмжийг гутаан муутгах, ариун цэврийн нөхцөлийг бол эрс муутгах үзэгдлүүд газар авч байгаа. Гэхдээ хамгийн гол нь цагаачдтай холбоотой гэмт хэрэг, хар тамхины хууль бус 8, исламын шашинт залуусын бүлэглүүд олноороо бий болсноор Нидерландад исламын соёлын интеграцийн маргаан дэгдэж, иргэншил хоорондын мөргөлдөө үүсэх суурь нөхцөл хэдийнэ бүрдээд байна. Иймээс хэдийгээр либерал үзэлтэй боловч шинэ ерөнхий сайд Rob Jetten цагаачлалын асуудал дээр бол маш хатуу хориг тавихгүй ч тодорхой хэмжээнд квотын хязгаарлалт тавихаас өөр аргагүй болж байгаа юм. Тэгвэл шинэ ерөнхий сайдын бэлгийн чиг хандлагын хувьд ярил Нидерланд улс нь 2001 онд ижил гүйцэтгэний гэрлэлтийг бол хууль ёсоор зөвшөөрсөн. Дэлхийд дээрх хамгийн анхны ижил гүйцэтгэний гэрлэлтийг зөвшөөрсөн ийм улс юм. Тус улсад LGBT-г хүний эрхийн нэг хэсэг гэж үздэг. Мөн судалгаагаар Нидерландчуудын дийлэнх нь буюу 70-80% нь LGBT хүмүүсийн эрхийг дэмждэг гэх судалгаа байдаг. Rob Jetten-ийн хувьд өөрийгөө ижил хүсдэн гэдгийг аль биесээр зарласан дэлхийд дээрх цөөн хэдэн улс төрчдийн нэг бөгөөд тэрээр Аргентин гаралтай тамирчин Николас Кеннентэй эв тодор хамт амьдардаг. Нэгэнт хүн амын дийлэнх нь LGBT-гийн асуудлыг дэмждэг хэвийн зүйл гэж ойлгодог учраас сонгуульд ижил хүсдэн байх нь бол тийм ч их нөлөө үзүүлдэггүй байна. Тэгэхээр манай хөтөлбөрийн дараагийн мэдээ бол бэлгийн хүчирхийлэгч асан Jeffrey Epsteinтэй холбоотой мэдээлэл байна. Энэ оны 2 дугаар сарын 23-ны өдөр
Их Британиас Америкийн нэгдсэн улсад сууж байсан онц бөгөөд бүрийн эрхэд эдчин сайд Питер Мендельснийг эрх мэдлээ урвуулан ашиглаж Жеффри Эпштейнтэй хамтран хууль бус үйл ажиллагаанд оролцсон байж магадгүй гэдэг үндэслэлээр бол түүнийг баривчлаад дараа нь судалсан ийм үйл явдал боллоо. За мөн Британий эдчин сайдаас гадна хааны гэр бүлийн гишүүн Андрю Уилсоныг хүртэл Жеффри Эпштейнтэй холбоотой хууль бус үйлдэлүүдийг бол хийж гэмтэргийн хамсаатан шинжтэй үйл явдалд орооцолдсон байж магадгүй гэдэг үндэслэлээр Британий цагдаагийнхан бас баривчлаад дахиад одоогоор судалсан ийм үйл явдал болоод байна. Өдгөө 72 настай эдчин сайдын хувьд түүнийг Эпштейнтэй холбоотой байсан байж магадгүй гэдэг шуум дэгдсэний дараагаар өнгөрсөн 9-р сард албан тушаалаас нь огцруулан эргүүлэн татсан байдаг. Эргүүлэн татагдах хүртлээр Питер Мендельсон бол Их Британий дипломат албаны хамгийн нэр хүндтэй дипломатуудын нэг байсан юм. Учир нь Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп дэлхийн улс орнуудад тарифын дарамт үзүүлсэний дараагаар Их Британи нь Америкийн нэгдсэн улстай тарифын тохироог амжилттай хийж чадсан анхны улс болсон бөгөөд энэхүү дипломат үйл ажиллагаанд тэрээр маш чухал үр гүйцэтгэсэн тул Британий засгийн газрын зүгээс түүнийг маш өндрөөр үнэлээд байсан. Гэвч Жеффри Эпштейний ив болсон имэйлүүдээс харахад тэдний харилцаа олон нийтэд мэдэгдэж байснаас хамаагүй гүнзгий түвшинд байсан нь тогтоогдсон. Түүнчлэн 2009 онд тэрээр Британий ерөнхий сайд асан Гордон Брауны засгийн газарт ажиллаж байхдаа улсын нууцтай холбоотой мэдээллүүдийг Эпштейндэд дамжуулж байсан нь тогтоогдоод байгаа. Хэрэг явдал нэгэнт ингэж хүндэрсэн тул тэрээр энэ сард Британий ерөнхий сайд Keir Starmer-ийн удирддаг хөдөлмөрийн намаас албан ёсоор гарч байгаагаа мэдэгдэж мөн парламентын дээд танхимд албан тушаалаасаа ч мөн огцорлоо. Питер Мендельсон ард түмэндээ хандаж Жеффри Эпштейнтэй гүн хорилцоотой байсандаа мөн албан ёсоор уучлалт гуйсан юм а. Гэхдээ түүнийг нэг өдрийн турш байцааж байгаад хорих байрнаас одоогоор төрс судлан явуулаад байгаа. Одоогоор мэдээч хэрэг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Хэрв түүнийг Жеффри Эпштейний хүний 8 бэлгийн мөрчлөгийн хэрэгтэй холбоотой болох нь тогтоогдох юм бол шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оноох боломжтой талаар Британий хуульчид хэлж байна. Иймээс тэрээр ямар ч байсан энэ хэргийнхэн төлөө эзэн хааны шүүхээр орох нь бол эв тод болоод байна. Тэгэхээр нэгэнт Питер Мендельсон ерөнхий сайд Keir Starmer-ийн намын хүн мөн ерөнхий сайд түүнийг биечлэн энэхүү албан тушаал томилсон учраас энэ хэрэг нь бүр цаашлаад ерөнхий сайдыг өөрийг нь албан тушаалаас нь огцруулж хариуцлага тооцоолох хэсэг талаар бол Британий улс төрд яригдж эхэллээ. Keir Starmer улс төрийн хувьд асар их дарамтанд ороод байна гэж хэлж болно. Мөн Британд өөр нэгэн нөлөө бүхий хүн Эпштейний хэрэгтэй нэр холбогдсон нь Британий хааны гэр бүлийн гишүүн Андрю Уилсон юм. Энэ явдал нь Британий хааны гэр бүл сүүлийн 10-аад жил тохиогоогүй асар том дүүлэнийг дэгдээлээ. Андрю Уилсонын хувьд бол тэрээр Эпштейнтэй 1990-ад оны сүүлээр танилцсан бөгөөд тэд хамтдаа Эпштейний хувийн усан онгоцнуудыг ашиглаж мөн Нью-Йорк, Лондон, Карибын тэнгис дахь хувийн арлуудад бол хамтдаа авахулсан гэрэл зургууд, нислэгийн бүртгэлүүд нь ив болсон юм а. Мөн хамгийн ноцтой нь Эпштейний хохирогч болох Virginia Giuffre гэх эмэгтэй 2015 онд 17 настай байхдаа Эпштейний шахалтанд дүртэж ханхүү Андрютэй бэлгийн харилцаанд орсон гэж мэдүүлж байсан. Гэвч уг хэргийн шүүхүрд 2022 онд болохын өмнөхөн ханхүү Андрю уг эмэгтэйгээс шүүхээс гадуур тохиролцож хэмжээний бэлэн мөнгө өгснөөр түүн дээр эрүүгийн хэрэг үүсээгүй болох нь бас баримтуудаар нотлогдлоо. Хааны гэр бүлийн гишүүн бэлгийн хүчирхийллийн хэрэгтэй нэр холбогдсноос болж Британий хаан Чарльзын тушаалаар түүний бүх цэргийн цол хэрэгмүүдийг хураан авч хааны гэр бүлийн албан ажилд оролцох эрхийг нь мөн хязгаарлаж нэг ёсондон идэвхгүй байдалд шилжүүлэх шийдвэрийг гаргалаа. Ингээд одоогоор мөрдөн шалгагдах ажиллагаа явагдаж байгаа боловч Жеффри Эпштейнтэй холбоотой шинэ баримтууд цаашид нэмж гарч ирж магадгүй байна. Хамгийн гол нь шинэ баримтууд гарч ирэх бүрт хааны гэр бүлийн гишүүн Андрю Уилсонын нэр тэнд тогтмол дурддагдж байгаа учраас энэ хэрэг цаашид илүү хүндрэх нөхцөлд бүрдэж магадгүй болоод байна. Тэгэхээр хойд Солонгостой холбоотой бас нэг мэдээ явж байна. Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын удирдагч Ким Жонг Уны охин Ким Жуэ тус улсын пуужингийн зэвсэглэлийн салбарын хамгийн дээд албан тушаалтнаар томилогдсон байж магадгүй гэдэг ийм мэдээллийг өмнөд Солонгосын тагнуулын байгууллагаас зарлалаа. Түүнчлэн 2 дугаар сарын 19-ний өдөр албан ёсоор бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсын хөдөлмөрийн намын 9-р бүгд их хурл албан ёсоор эхлээд байгаа. Энэ ч утгаараа өмнөд Солонгосын тагнуулын байгууллагаас хойд Солонгосын улс төрийн ертөнцийн үйл хөдлөл, улс төрийн шийдвэрүүдийг маш анхааралтай ажиглаж эхлээд байгаа юм.
Ким Жон Уны хувьд сүүлийн жилүүдэд өөрийн охиныг цөмийн болон төв алгасагч баллистик буужингийн туршилтын талбайд тогтмол дагуулж явах болснууд ажиглагдсан. За энэ ч утгаараа Өмнөд Солонгосын тагнуулын байгууллагын дүгнэлтээр бол Ким Жон Ун өөрийн охин Ким Жуэг бүгд нарамдах ардчилсан Солонгос ард улсын буужингийн зэвсэглийн салбарын дээд командлагч гэх албан тушаал томилж улсынхан цэргийн бүхий л дээд цолтой генералуудаас шууд тайлан хүлээн авдаг. Мөн зарим тушаал болон шийдвэрийн чиглэлийг хүртэл Ким Жон Уны охин өөрөө шууд гаргадаг болсон байж магадгүй гэдэг бол талаар мэдээллийг бол өглөө. За албан ёсоор бол тус салбарын дээд албан тушаалыг Жан Чанха гэдэг хүн удирддаг боловч за Кимийн охин Жан Чахагийн дээд удирдлага болсон байж болзошгүй байна. За энэ ч утгаараа Өмнөд Солонгосын үндэсний тагнуулын албанаас парламентод тавьсан тайландаа бүгд наримдах ардчилсан Солонгос ард улсад болж буй үйл явц нь Ким Жон Ун өөрийн залхамжлагчийг бэлдэж эхэлсний шинж хэмээн нэлээд өндөр магадaltaйгаар тайлгнасан. За хойд Солонгосын төрийн хэвлэлүүд хамгийн анх 2022 оны 11-р сард болсон буужингийн туршилтын үеэр удирдагчийн охиныг олон нийтэд бол ив болгож харуулсан. Түүнчлэн өнгөрсөн жилээс эхлэн хойд Солонгосын зарим арга хэмжээнүүдэд тус улсын генералууд Ким Жон Уны оронд түүний охиныг илүү харж инээмсэглэн алга ташиж цэргийнхэн мөн түүнд тусгай хүндэтгэл үзүүлж буй зураг маш олноор нь цацагдаж эхэлсэн. За мөн хойд Солонгосын төрийн хэвлэлүүд эхэндээ Ким Жуэг хайрт хүүхэд хэмээн нэрлэж байсан бол нэг их удалгүй хамгийн эрхэм охин хүндэт хүүхэд гэх мэтээр шат ахиулсан тодотгол бол хэрэглэж эхэлсэн юм а. Ер нь бол бүгд наримдах ардчилсан Солонгос ард улсын эрх мэдлийг тус улсын коммунист нам бус харин Кимийн гэр бүл бол атгадаг. За тэнд цусаар өвлөгддөг дэглэн бол анханасаа бүрэлдэн тогтсон. Ким Жон Уны хувьд тэрээр эрэгтэй хүүхэдтэй эсэх нь одоогоор бол тодорхойгүй. Олон нийтийн нүдэнд бол эрэгтэй хүүхэд дагуулж явж байгаа нь огтоосоо харагддаггүй. Түүний ил гарсан ганц хүүхэд бол Ким Жуэ юм. За нэгэнт тус улсын эрх мэдэл Кимийн гэр бүлийн цусаар өвлөгддөг учраас дөрөвдөх үеийн удирдагч хойд Солонгост Кимийн гэр бүлээс гарч ирэх нь зайлшгүй хэрэг. За Ким Жон Ун стадион, парад, цэргийн арга хэмжээгээд хаасайгүй өөрийн охиныг бол дагуулсан явахдаа бол гараас нь барин алхаж охиноо төв хэсэгт зогсоох, охиныг нь тойроод камерууд ажиллах байдлаар бол зохион байгуулдаг болсон. За энэ нь суртал ухуулгаар ард иргэдэн удирдан жолооддаг тус улсад ард иргэдээ ирээдүйн их удирдагчийн нүүр царайнд нь айжмаар дасгах PR байж магадгүй гэж бол харагдаж байна. Дээрх бүх шинж тэмдгүүд үйл явдлуудыг ажиглан үзээд Өмнөд Солонгосын шинжээчдийн дүгнэлтээр бол Ким Жуэ тус улсын дөрөвдөх үеийн удирдагч болох магадлал 60-70% хэмээн урьдчилсан тооцоо гаргаад байгаа юм а. За тэгвэл Карибын бүс нутагт бас нэг өөр чухал ноцтой үйл явдал Америк нэгдсэн улс болон Куб улсуудын хооронд бол боллоо. За 2 дугаар сарын 26-ны өдөр Кубын эргийн харуулын хамгаалтын албаныхан Америк нэгдсэн улсын Флорида мужийн дугаартай хурдны завьтай бол буудалцлаа. За энэхүү буудалцааны улмаас тус завин дээр зорчиж явсан 4 хүн бол амиа алдсан гэдэг нь бол тогтоогдоод байгаа юм а. За энэ явдлаас болоод Америк нэгдсэн улсын зүгээс мөрдөн шалгах ажиллагааг бол эхлүүлж Америк Кубын харилцаа дахин хурцдмал байдалд орж магадгүй юм нөхцөл байдал үүсээд байна. Кубын дотоод хэргийн яамны мэдээлснээр бол улсын хэв хамгаалах албаныхан Вилла Клара мужийн Кая Фолкнс гэдэг арлын ойролцоо явж байсан. Америк нэгдсэн улсын дугаартай хурдны завь Кубын эргийн харуулуудын эсрэг гал нээж үүний хариуд Кубын талаас зөрүүлэн буудалцснаар тус завин дээр зорчиж явсан 4 хүн амиа алдсан болохыг бол баталгаажууллаа. За мөн буудалцааны үеэр Кубын нэг хэвчин шаргацсан гэх мэдээлэл байна. Гэхдээ Америк нэгдсэн улсын талаас уг үйл явдлыг арай өөрөөр бол харж байгаа юм. Тухайлбал New York Times сонинд нэрээ нууцлсан Америкийн их сурвалжийн мэдээлснээр бол уг завь нь Кубээс гэр бүлийн хүмүүсээ нууцаар гаргахыг оролдож байсан Америк нэгдсэн улсын иргэний хөлөг онгоц завь байсан хэмээн бол мэдээллээ. За мөн Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Кубын өгсөн мэдээлэлд тулгуурлан бид нар бол дүгнэлт хийхгүй. За бид өөрсдийнхэн баримтаар энэ хэргийн үнэн зөвийг бол тогтоох болно гэж мэдэгдэж Вашингтон өөрийн мөрдөн шалгалтыг бол бие даан эхлүүлсэнийг бол батлаж байна. Түүнчлэн Флорида мужийн ерөнхий прокурор Джеймс Уитмайер ч гэсэн адил тусдаа бие даасан шалгалт бол эхлүүлснээр зарлаж Кубын коммунист засаглалд итгэх боломжгүй хэмээн бол хатуу байр сууриа илэрхийллээ. За энэ хэрэг нь Кубад сүүлийн саруудад улам бүр гүнзгийрч буй эрчим хүчний болон хүмүүнлэгийн хямралын үеэр гарсан нь бол хамгийн их анхаарал татаж байгаа.
За Америкийн нэгдсэн улсын зүгээс Венесуелийн ерөнхийлөгч Николас Мадурог баривчлах ажиллагаа явуулсны дараагаар Куба улс нефтийн хомсдолд орж маш хүнд сорилттой тулгараад байгаа юм а. Үр дүнд нь Куб даяар өдөр бүр 12-оос 20 цаг үргэлжлэх цахилгааны тасалдал үүсэж, за энэ нь бараг хэвийн үзэгдэл болж түлшний нөөцийн гүн хомсдол бий болоод байна. Куба улсад өдөрт ойролцоогоор 100 мянган баррел нефть шаардлагатай байдаг ч нийлүүлэлт хангалтгүй байгаа учраас эдийн засаг болон нийгмийн тогтвортой байдалд шууд нөлөөлж эхлээд байгаа. За Америкийн нэгдсэн улс энэ 7 хоногт анх удаага тодорхой хөнгөлөлт үзүүлж, за Венесуэлээс гаралтай газрын тосыг Америкийн болон олон улсын компаниуд Кубын хувийн хэвшилт дахин худалдахыг зөвшөөрөөд байгаа. Гэхдээ Кубын талын авах энэхүү төлшийг Кубын төрийн байгууллагууд, за Кубын зэвсэгт хүчин болон тагнуулын байгууллагуудад бол ашиглуулахыг Вашингтоны зүгээс бол хатуу хоригдсон. За хэрвээ газрын тосыг дээрх төрийн мэдлийн байгууллагуудад ашиглуулбал Америкийн нэгдсэн улс нь Венесуэлийн газрын тосыг Кубад дахин худалдаалахгүй гэдэг бол хатуу анхааруулгыг өгч боогод байна. За мөн өөр нэг сонирхолтой зүйл гэвэл одоо дээрх буудагцаан болсон бүс нутаг нь Кубээс Америкийн нэгдсэн улс руу дөрвөх оролцох хамгийн их гардаг газар гэдгээр бол алдартай юм байна. За жил бүр олон зуун хүн гар хийцийн завь эсвэл хууль бус тээвэрлэгчдийн хурдны завьар за Флорида мужийн хоолойг бол гаталхыг оролцдог. За 2022 онд Кубын цагаачлалын хямрал оргилдоо хүрэх үеэр сая болсонтой ижил төрлийн хэд хэдэн мөргөлдөөнүүд бол гарч байсан. Тухайлбал нэг удаагийн мөргөлдөөнд эргийн хамгаалтын хөлөг дөрвөсдийн завийг мөргөснөөс болоод 7 хүн тэр дундаа 2 настай хүүхэд бол амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан. За мөн энэ явдал нь Америкийн нэгдсэн улс Кубын харилцаанд томоохон эргэлтийг авчирч байсан. Тэртех 1996 оны хэрэгтээ бол бараг давхцаж байгаа юм. Тухайн үед Кубын агаарын хүчин Brothers to the Rescue хэмээх байгууллагын 2 жижиг нисэх онгоцыг буудан унгаж 4 хүний амьд бол хүрч байсан. Үүний дараа Америкийн нэгдсэн улс Helms-Burton хэмээх хуулийг батлаж Кубын эсрэг 20 арга хэмжээг эрс чангатгаж байсан түүхтэй. Мөн яг энэ цаг мөчид Америкийн нэгдсэн улсад тухайн үеийн буюу 1996 онд болсон халдлагад оролцсон гэх үндэслэлээр Кубын экс ерөнхийлөгч Раул Кастрод ял тулгах хүртэл санал яригдж байгаа нь хоёр орны цаашлаад бүс нутгийн шин дипломат мөргөлдөөний эхлэл байж болсоншгүй юм. Мөн Карибын орнуудын зүгээс Кубын эдийн засгийн хямрал цагаачлалын шин давалгаан бүс нутагт аюулгүй байдлын эрсдлийг дагуулж болсоншгүйг анхааруулж эхлээд байна. За энэ цаг мөчид Куба улсад Мексикийн зүгээс хүмүүнлэгийн тусламж илгээж Канада улс ч мөн түүхэндээ анх удаага нэгдсэн үндэсний байгууллагаар дамжуулан Кубын ард иргэдэд шууд хүнсний тусламж олгож эхэлсэн нь Кубын ард иргэдэд яг ямар бодит хямрал тулгараад байгааг бол маш тодорхой илтгэсэн хэрэг юм. Түүнчлэн энэхүү завны зорчигчдыг буудан хөнөөсөн асуудлаас болоод Ямайкийн ерөнхий сайд Эндрю Холлинсийн зүгээс нөхцөл байдал илүү хурцдахаас өмнө Америкийн нэгдсэн улс болон Кубын хооронд хурцдмал байдлыг намжих яриа хэлэлцээр нэн даруйхыг шаардлагатай учир зүгээ олох ёстой байна гэж одоо хоёр талд бол уриалгыг гаргаад байгаа юм а. За дараагийн мэдээ бол Афганистандынхаа Талибаны дэглэм болон Пакистан улсуудын хооронд бол дайн дэгдсэн талаарх бол мэдээ байна. За өнгөрсөн сарын 26-ны өдөр за Талибаны зүгээс Пакистаны хэлийн харуулын хэд хэдэн постууд руу гинтийн дайралтыг хийсэн. За үүнийх нь хариуд Пакистаны талаас Афганистаны мөн хэд хэдэн хотууд болон цэргийн байгууламжуудад пуужингийн давталгаа хийсэн гэх мэдээлэл бол засагдаад байна. Афганистаны эхлүүлсэн халдлагын хариуд Пакистаны Батлан хамгаалахын сайд Хаважа Асиф мэдэгдэл хийсэн бөгөөд тэрээр Талибаны эрх баригчдад хандаж төвчээр барагдлаа. Афганистанчууд манай улсын эсрэг эрт тодоор дайн хийж байна гэж мэдэгдээд хариу болгож Пуужингийн цохилт өгсөн юм а. За Афган болон Пакистан улсууд нь 2611 км урттай газар нутгаар хилэлдэг бөгөөд хоёр улсын хэлийн бомбууд үндсэндээ үйл ажиллагаа явуулахгүй хаалттай байдалтай байгаа. Учир нь өнгөрсөн оны 10 дугаар сард хоёр улсын хооронд мөн л ширүүхэн мөргөлдөөн болж хоёр талаас нийт 70 гаруй хүн амиа алдснаар хоёр улс хилээ хаагаад байсан юм а. За тэгвэл сая болсон халдлагын хариуд Пакистан, Афганистаны зүгт хэд хэдэн пуужингийн цохилт өгч нийтдээ 80 гаруй зэвсэгт этгээдүүдийг хөнөөсөн хэмээн мэдэгдээд байна. За гэвч Афганистаны талаас үүнийг үгүйсгэж Пакистанчууд иргэний зориулалттай байгууламжуудад пуужингийн цохилт өгсөн бөгөөд тэд эмэгтэйчүүд болон хүүхдүүдийг онилон устгасан гэх зөрүүтэй мэдээллүүдийг хоёр талаас бол өгсөөр байгаа юм а. Тэгэхээр энэ хоёр орны хоорондын маргаан маш олон хүчин зүйлээс үүдэлтэй гэж ойлгож болно. За юуны түрүүнд Пакистаны зүгээс Талибанчууд Пакистаны нутагт өөрсдийн зэвсэгт бүлэглэлүүдийг нууцаар орогнуулж байна хэмээн маш ихээр дургуцдаг. За энэ нь яг ямар учиртай зүйл юм бэ гэвэл тэртээ 2007 онд Пакистаны нутагт Пакистаны Талибан гэдэг бүлэглэл үүсгэн байгуулагдаж байсан.
За тэд өөрсдийгөө Афганистаны талибанчуудаас тусдаа буюу тэдэнтэй ямар ч хамааралгүй гэж үздэг боловч үзэл суртал ба нийгмийн бүтэц хэд соёлын хувьд тэд Афганистаны талибанчуудтай бол гүн холбоотой гэдэг нь нэгэн тодорхой болсон. Мөн өөр нэгэн чухал маргааны сэдв нь хэвийн маргаантай бүсийн асуудал. За өнөөгийн Пакистан болон Афганистаны хэвийг талибаны эрх баригчид хууль ёсны хэв биш гэж бол үздэг. Пакистаны зүгээс үүнд нь бол ихэд эмзэгдэж хэвээ баталгаажуулахын тулд талибаны дэглэм Афганистанд төр барьж эхэлсний дараагаар хэв дээрээ хашаа болон хамгаалалтуудыг бол барьж босгож эхэлсэн байдаг. За энэ явдлыг талибанчуудын зүгээс манай газар нутгийг хүчээр булан авч байна гэж үзэж тогтмол Пакистаны хэвийн постууд руу багахан хэмжээний дайралтуудыг бол хийдэг болсон. Мөн хоёр орныг муудалцуулахад хүргэдэг өөр нэгэн шалтгаан нь түрүүн дурдсанчлан Пакистаны талибан бүлэглэлийн салаан мөчрүүд Афганистаны нутагт мөн нуугдаж байна гэж үзээд тэднийг устгах зорилгоор Афганистаны нутагт Пакистаны зүгээс пуужингийн цогцлтыг бол үе өгдөг. За үүнийгээ тэд Афганистаны төрийг барьдаг талибан бүлэглэлийн эсрэг бус харин Пакистаны талибан гэдэг бүлэглэлийг устгах зорилготой гэж мэдэгддэгч за уг пуужингийн дайралтанд нь тогтмол энгийн иргэд өртөж амиа алддаг учраас Афганистанчууд Пакистанаас хариу авах ёстой гэж бол үзэх болсон. Гэхдээ хоёр орныг өөр хооронд нь мөргөлдөөнд хүргэдэг хамгийн гол шалтгаан түрүүн хэлсэнчлэн Пакистаны талибан гэх бүлэглэл юм. За энэ бүлэглэл нь ямар учиртай юм бэ гэвэл Пакистаны дэглэмийг талибаны дэглэмээр солихын тулд тус улсад тогтмол олон хядах ажиллагаа үүдсээр ирсэн ийм бүлэглэл. За уг бүлэглэл нь Афганистаны талибан гэдэг бүлэглэлтэй ямар ч хамааралгүй гэж зарладаг боловч Пакистанчууд бол үүнд нь огтосоо итгэдэггүй. Ингээд ерөнхийдөө талууд бол ингээд тогтмол зөрчил мөргөлдөөн бол хийх болсон. Гэхдээ энэ асуудал сая гинэт дэгдсэн биш нэлээд эртнээс эхэлсэн ээдрээтэй асуудал гэдгийг бол онцлох ёстой. За анх 1990-ад оноос эхлэн Пакистан улс өөрсдөө Афганистаны талибаны дэглэмийг дэмжиж тэднийг сургаж зэвсгээр хангасаар ирсэн байдаг. Тэд талибанчуудыг Афганы төрийг барихыг үргэлж бол дэмждэг байсан. За учир нь хүнш зэрэгэлдээ орших Афган улсад өөрсдөд нь ээлтэй дэглэм тогтсноор энэтхэгийн нөлөөг хязгаарлах, баруун талаас аюулгүй байдлыг бий болгох, болцошгүй дайны үед стратегийн нөөцийг бий болгох гэх мэт шалтгаануудын улмаас Пакистанчууд Афганистаны талибаны дэглэмийг бол анхнаас нь дэмждэг байсан. Харин 2021 онд талибанчууд дахин Афганы төрийг авсны дараагаар Пакистаныг хүлээж байсанчлан хамтран Пакистаны талибанчуудыг дарах хэв хамгаалалтын гэрээ байгуулах зэрэг ажлуудын алийг нь ч бол Афганистаны талибаны дэглэмийн зүгээс бол хийгээгүй. Ингээд ерөнхийдөө Пакистан болон талибаны хоорондын итгэлцэл нуран унсан гэж хэлж болно. Нэг ёсондоо бол Пакистаны зүгээс бид нэр та бүхнийг дэмжиж Афганы төрд гаргасан. Үүний хариуд та бүхэн бидэнд аюулгүй байдлын баталгаа гаргах хэмээн шаардсан ч бүх зүйл тэдний тоосоолж байсны яг эсрэгээр нь эргэсэн юм а. Ингээд Пакистан болон Афганистаны талибаны дэглэм хоорондын стратегийн түншлэл нь аюулгүй байдлын занал хийлэл болон хувирсан түүхтэй. За дараагийн мэдээ бол манай хойд хөрш буюу Оросын холбооны улсын Бурятийн бүс нутагт орших байгаль нууртай холбоотой мэдээ байна. За өнгөрсөн 7 хоногт байгаль нуурын бүсэн дээр за өвлийн аяд жуулчлалаар явж байсан Бүгд найрамдах Хятад ард улсын 7 иргэн за мөн Оросын холбооны улсын иргэн ширтээ жолоочийн хамтаар мөс цөмөрсний улмаас нуурын усан дууд живж бүгд амиа автсан ийм харамсалтай хэрэг бол гарлаа. За түүнчлэн байгаль нуурын төв цэгт орших Олхон хэмээх ард дээр мөс цөмөрч хайцсны улмаас за 3000 орчим хүн их газар руу эргэж очиж чадхааргүй байдалд ороод бол гацаад байгаа талаар Оросын холбооны улсын Бурятийн эрх баригчид бол мэдээлж байна. Энэ явдлын улмаас эрхүүн мужийн захирагч Игор Кобзем Ослоор амиа автсан хүмүүсийн ар гэр ойр дотных нь гүн эмгэнэл илэрхийллээ. За мөн түүний өгсөн мэдээллээр бол автобус живэх үед нэг зорчигч амжиж тэндээс 9 минут гарч чадсан гэдгийг нь бол тогтоосон. За энэхүү осол болсон газрын нуурын гүн ойролцоогоор 18 м орчим гүн байдаг бөгөөд мөсөнд орох үзэгдэх орчин хязгаарлагдмал тул цогцснуудыг усан доороос эрен хайх ажиллагаа бага зэрэг хүндрэлтэй байсан ч за амиа автагчдын бүгдийнх нь цогцснуудыг бол гаргаж чадсан байна. За эдгээр жуулчид нь бүгд хуваарийн жолоочтой машин түрээслэн явж байгаад осолдсон бөгөөд хохирогчдын хамгийн залуу нь 14 настай хүүхэд байсан тогтоогдоод байгаа юм. За иймээс эрхүүн мужийн зүгээс жуулчдыг зөвхөн аль бие усны аяллаа операторуудаар дамжуулан үйлчлэгээ авч байхыг мөн давхар уриадж байна. За дэлхийн хамгийн гүн цэнгэг усны нууранд тооцогддог байгаль нуур хамгийн гүн хэсгээр 1642 м-ийн гүнтэй ийм нуур өвлийн улиралд байгаль нуур нь эрсдэс хүйтэн уур амьсгалын нөлөөгөөр бүхэлдээ хөлдөж мөсөн замаар автомашинтай зорчих боломжтой болдго нь жуулчдын анхаарлыг бол ихээр татсаар ирсэн.
Гэвч мөсний зузаан жигд бус хагарал үүсэх эрсдэл өндөр байдаг тул жил бүр байгаль нууранд ноцтой ослууд бол гардаг. Мөн уг ослын дараагаар албаныхан жуулчид болон тээврийн хэрэгслүүдийг зөвшөөрөгдсөн маршруттаас гарахгүй байхыг анхааруулж мөсөн дээгүүр зорчихдон аюулгүй байдлын дүрмийг чамд мөрдөхийг бол дахин сануулж байна. За үүнээс гадна байгаль нуурын мөс энэ жил хэд эрт хайрч байгаагийн улмаас байгаль нууранд орших Олхон гэдэг арал дээр бол автомашинтай очиж жуулчилж байсан 3000 гаруй хүн буцах замгүй болж арал дээр гатсан талаар Оросын холбооны улсын эрх баригчид бол мэдээллээ. Тэдгээр 3000 гаруй хүний 250 орчим нь гадаадын жуулчид болох нь бол тогтоогдоод байгаа юм. За нэгэнт нөхцөл байдал ийм дээрээ тулсан учраас орон нутгийн засаг захиргааны зүгээс эмийн сангууд болон хүнсний дэлгүүрүүдтэй хамтран ажиллаж тус арал дээр хүнс болон эмийн нөөц тээвэрлэх ажиллагааг бол даруй зохион байгуулад байна. За ер нь бол байгаль нуурын мандал жил бүрийн 1-р сараас 4-р сарын хооронд хөддөө байдаг бөгөөд нуур хөдөлснөөр нуурын мөс шил мэт тунгалаг болж мөн маш зузаан байдаг учраас байгаль нуур өвлийн улиралд бол маш их жуулчдыг татдаг ийм онцлогтой газар. За Олхон арлын хувьд тус арлыг чиглэсэн мөсөн зам угтаа бол 4-р сарын хүртэл ямар ч асуудалгүй ашиглагддаг боловч энэ жил нуурын ус хэд эрт гиссэн явдал нь араасаа маш олон эмгэнэлт бол ноцтой үр дагавруудыг бол дагууллаа. За ямар ч байсан одоогоор орон нутгийн эрх баригчид Олхон аралд хүрэх аюулгүй замыг нээхээр ажиллаж байгаа бөгөөд ойрын 3 өдрийн дотор шийдэгдэх болно гэж бол одоо өнгөрсөн 7 хоногийн 5 гарагт бол мэдэгдсэн. За мөн одоо хүнс болон эмийн хангамж зөвөрлөх ажиллагаанд орон нутгийн мэдлийн газар уснаа явагч 6 тээврийн хэрэгслийг бол дайчлан ашиглаж эхлэхэд байна. За энэхүү эм болон хүнс зөвөрлөх ажиллагаа нь арал дээр гатсан 3000 гаруй хүнийг тээвэрлэх аюулгүй гарцыг эрен хайж бий болгох хүртэл үргэлжлэх юм а. За дараагийн мэдээ бол онгоцны осолтой холбоотой мэдээ байна. За өнгөрсөн Бямб гарагт Боливийн Эл-Алто хотод цэргийн нисэх хүчний ачаа тээврийн зориулалттай нисэх онгоц бол газардах үедээ осол хийснээс болж 20 гаруй хүн амиа алдаж мөн олон тооны хүмүүс бол гэмтэж шархтсан ийм харамсалтай үйл явдал бол болжээ. Осол Бямб гарагт орон нутгийн цагаар 18 цаг 15 минутанд болсон. За онгоц Санта Круз хотоос Эл-Алто хотын нисэх буудалд газардах үеэрээ зурвсаас нь халин гарч ойролцоох автомашинуудыг мөргсөн гэж бол нисхийн албаныхан мэдэгджээ. За Батлан хамгаалах яамны мэдээлснээр бол осолд Боливийн агаарын цэргийн хүчний С-130 Hercules онгоц өртсөн бөгөөд Боливийн төв банк руу бэлэн мөнгө тээвэрлэж явсан ийм тусгай үргийн онгоц байсан байна. За агаарын цэргийн командлагчин хэлснээр онгоцонд 8 хүн зорчиж явсан. За мөн осол болсны дараа бэлэн мөнгнүүд агаарт засагдах үеэр ойролцоо байсан хүмүүс бэлэн мөнгнөөс авах гэж оролдож эмх замраагүй байдал үүснээс болоод онгоцны ослоос иргэдийг аврах ажиллагаа бол сааталт орж магадгүй нөхцөл байдал үүссэн учраас цагдаагийнхаа аргагүй эрхэнд мөнгө түүж байсан олон зуун хүмүүсийг бол нулимс асгаруулагч хий ашиглан тараахаас өөр аргагүй байдалд хүрсэн байна. За бичлэгээс харахад агаарт цацагдсан мөнгнөөс болж эмх замраагүй байдал үүссэн тул бороохоо болон бамбаагаар зэвсгэлсэн цагдаагийнхан эмх журам сахиулж байгаа харагдсан. За мөн зарим хүмүүс цагдаа нарын эсрэг чулуу гэх мэт гарт цаарсан зүйлсээ бол шидэж байгаа давхар бичигдсэн. Түүнчлэн тухайн нөхцөл байдалд сурвалжлага хийхээр очсон сэтгүүлчид бэлэн мөнгө хулгайлах гэж оролдсон хүмүүсийн дүрсийг бичснээс болоод сэтгүүлчдийн биед хавтаж гэмтэл учруулсан гэх мэдээлэл байна. Нийт ялангуяа телевизийн шууд дамжуулалтын станцууд иргэдийн дайралтанд өртөж хэд хэдэн сэтгүүлчид ноцтой гэмтэл авсан юм. За улмаар төрийн мэдлийн агентлагийн мэдээлснээр бол онгоцноос цацагдсан мөнгнөөс хулгай хийсэн хүмүүсийг цагдаагийн байгууллагаас эрен хайж байгаа бөгөөд одоогоор 20 орчим хүнийг дээрх хэрэгтэй холбогдуулан саатуулаад байгааг нь мөн Боливи улсын Батлан хамгаалахын сайд Марсело Салинас мэдэгдэхдээ дээрх мөнгөн дэвсгэртүүд нь албан ёсоор Боливийн төв банкаар баталгаажиж амжаагүй байсан учраас серийн дугааргүй мөнгнүүд байсан тул гүйлгэнд ашиглах ямар ч боломжгүй хууль ёсны зүгээр бол одоо үн цэнгүй мөнгнүүд байсан гэдгийг бол илтгэлээ. За иймээс ийм мөнгийг ашиглах оролдлого нь өөрөө альва үйлдэл бол гэмт хэрэг болно гэдгийг бол зарлаж байгаа юм. Түүнчлэн Боливийн агаарын цэргийн хүчний командлагч Серхио Лорагийн хэлснээр бэлэн мөнгө ачиж явсан тус онгоцонд нисэлгийн багийнхныг оруулаад нийтдээ 8 хүн зорчиж явсан гэдгийг бол баталсан. Гэвч онгоц замаасаа халин гарсны улмаас өөр бусад хүмүүс энэхүү осолд өртөж одоогийн байдлаар дор хаяж 20 хүн амиа автаж 31 хүн гэмтэж шархтсан болохыг тусалсан эрүүл мэндийн яамнаас бол мэдээлж байгаа юм а. За уг ослын дараа Эл-Алто олон улсын нисэх буудлыг төр хугацаанд бол хаагаад байна. Дээрх осол яг ямар шалтгааны улмаас гарсан гэдгийг бол одоогоор тогтоогоогүй байгаа боловч онгоц газардах үед цаг агаар маш аюултай байсан нь бол тодорхой болсон.
За өөрөөр хэлбэл тухайн үед хүчтэй мөндөр орж аянх цахилгаан цахилж байсан үед онгоц газар дах оролцох хийсэн байна. За ингээд одоогоор Ослын шалтгааныг мөрдөн шалгах, мөн бэлэн мөнгнөөс хулгайлсан иргэдийг олж илрүүлэх ажиллагаа бол эрчимтэй явагдаж байгаа юм байна. За ингээд та бүхэндээ бэлтгэн хүргэсэн дэлхийн 7 хоног тойм маань одоо энд хүрээд өндөрлөж байна. За дараагийн дугаараар дараа 7 хоногийн даваа гараг дахин уулзтлаа. Түр баяртай.